Сүүлийн үед Маршалын гүүрний зүүн талд барилга барьж байгаа Зүүн Баян Рафинери гэх компани ёстой од боллоо. Зөвхөн энэ компаниас болж улсын хурлын өргөдлийн байнгын хороо уралдаж ёстой цаг хайрлалгүй хэрэлдэж хэлэлцлээ. Олонний анхаарлыг татаж шууга маргааны бай болоод байгаа энэ компанитай холбогдож зөвшөөрөл болоод бусад бичиг баримтын тухай тодруулах шиг амархан юм байсангүй. Харин бодит байдал нь өргөдлийн байнгын хороон дээр яриад байгаагаас төсөөр байх ажээ. За энэ Зүүн Баян Рафинери гэсэн яснаас бас нэг мэдээлэл өгч гэж бодож байна бас. За нэгдүгээр байгаль орчны үнэлгээ тухай үед хийгдсэн. Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдсэн. За тухайн газар тухайн үеийн 8 оны тусгай зөвшөөрөлтөө 14 он тус газар сунгагдсан. За тухайн компани болохоор нийслэлээс батлагдсан зураг төслийн дагуу улаан шугам татаж ажлыг эхлүүлэх зөвшөөрлөө аль биесээр аваагүй. Өөрөөр хэлбэл хууль зөрчиж одоо үйл ажиллагаа явуулсан. За дээр нь тухайн сайдын олгосон байгаль орчны яамны сайдын олгосон газар дээр үйл ажиллагаа явуулаагүй. Тухайн газараас хэтрүүлж буюу гол руу шахаж батлагдсан эсгий зургийн гадна талд одоо ингэж үйл ажиллагаа явуулсан. Энэ нь бол одоо хууль зөрчсөн юм үйл ажиллагаатай болохоор бид нар тухайн газрыг устгалсан. Газар шилжүүлсэн байгаа. За Батсансар хэмээх энэ нөхөр бол нэг бол барьсан тавьснаа мартдаг. Эсбөгөөс камерын өмнө зориудаар худлаа ярьдаг. Эсвэл бүр орон гарan биш, бүр гарan хүн байж таарах гэдэг. Их сурвалжуудтай холбогдож Зүүн Баян Рафинери компани захирал сайн баяртай уулзаж баримт бичгүүдийг үзвэл мань Батсансрын өөрийнх нь гарын үсгтээ зөвшөөрлүүд дурааж байх нь тэр. Ер нь барилга байшин барихад толгой эргэм олон бичиг цаас шаарддаг ёстой нэг хогийн ажил ажээ. Хамгийн түрүүнд их тэнгэр вилла аялал жуулчлалын цогцлуур гэсэн эскиз зураг төслийн нүүрэн дээр тусгай хамгаалалтын нутгийн удирдлагын газрын дарга эрхэм Батсансар өөрөө гарын үсэг зураг тамга тэмдэглээд дарсан байхаж. За тэгээд онцгой байдлын ерөнхий газрын барилгын стандарт нормативын зөвшөөрөл байхаас гадна 2008 онд тусгай хамгаалалтын газар нутгийн удирдлагаас 5 жилээр олгосон газрын зөвшөөрөл, 2014 онд дахин 5 жилээр сунгаж солилцол буюу барилга барих талбайг өөрчилсөн зөвшөөрлүүд дурааж байх ажээ. Сүүлд сунгасан зөвшөөрлөөр солилцлыг баталгаажуулсан байх ба тэр бүхэл төрийн тусгай хамгаалалтын газрын зөвшөөрөл хүртэл байх юм. За ер нь толгой эргэм олон бичиг баримт үзүүлсний дотор Баян Зүрх дүүргийн газрын албаны зөвшөөрөл болон бусад тоймтой ойлгогдох 5-6 зөвшөөрлийг нь дүгсжүүлж авлаа. Ийм бичиг баримтууд байсаар байхад тэр тусмаа эрхэм дарга Батсансрын өөрийнх нь олгосон зөвшөөрөл гар хөлийн үсэг тамга тэмдгийн дардсан байсаар атал өргөдлийн байнгын хорооны хуралдаан дээр тийм хариуцлагагүй мэдээлэл хийснийг нь ойлгосонгүй. Тэгээс тэр өргөдлийн байнгын хорооны хуралдаанаас гарсан шийдвэрийг бас ойлгосонгүй. Тоймтой ойлгосноос энэ удаагийн өргөдлийн байнгын хорооны хуралдаан хууль голыг хамгаалах биш Зүүн Баян Рафинери компаниг л нухчин дарга гэсэн хуралдаан байсан юм байна л гэж ойлгогдлоо. Зүүн Баян Рафинери гэж компани ард амар сайхан гэж хотын иргэдийн хурлын даргын компани гэж хэвлэлээр гараад байгаа юм. Би шалгасан бас үний юм байлаа. Тэгээ Сүү Батбол дарга энэ хотын захирал Сүү Батболд энийг газрын одоо захирамж хүчингүй болгож чадахгүй л дээ. Яагаад гэвэл өөрөө огцорчих байхгүй юу? Энэ өргөдлийн байнгын хороо бүхэл бүтэн ийм асуудал болж явж жагаад хотын даргийнхаа газрыг чөлөөлж чадахгүй бусдын чөлөөлөөд ингээд дуусч байгаад их харамсаж байгаа. Тэгээд миний хэлсэн үгийг дахиад тун удахгүй болох хотын намын хорооныхаа даргын сонгуульд ашиглаад байна. Явж 60 тэр бомынхны зохион байгуулсан махинац шиг л харагдаж байна лээ.